Өөртөө улс төрийн нөхцөл байдлаар өдөр зөвлөлдөө бас үнэлж дүгнээ. Сүүлийн үндсэндээ сар гаруй хугацаанд манай Улсын хурал Монгол Ардын намын бүлгээ хурал бас хуралдаж амжихгүй бас тал нь хуралдаад байгаа болох нь. За улсын хурал дээр за мөн одоо улс төрд бас тодорхой үүсэж байгаа нөхцөл байдлын талаар Монгол Ардын намын бас их хурал баг хурлын чөлөөт цагт өдөр зөвлөл бол өдөртөө зохион байгуулах бас чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд өдөр зөвлөл бас үүсэж байгаа улс төрийн нийгмийн эдийн холбоотой нөхцөл байдлыг хамтдаа ярилцъя гэж одоо хурлаа зарласан болов уу гэж бодож байна. Одоо нэг өдөр зөвлөл хуралдаа оролцох үйлдэлээ. Одоо энэ хуваалт хизээ зэгцэрх бол. Өдөр зөвлөл бүлэг дээр л одоо асуудлаа зөвшөлдсөж, ойлголцож, ярилцаж шийдэл гаргах ёстой. Үл ойлголцол тийм үү, үл итгэлцэл үзэн ядалт болдог, цаашлахаараа үзэн ядалт нь цаашаа өш онцон болдог. Тийм болохоор одоо тийм үү, үзэн ядалтаар өш онцонгоор асуудлыг битгий шийдээсэ зөвшөлдсөд, ойлголцоод асуудлаа дотроо хэлэлцээд нэг монголчууд ярьдаг шүү дээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлэосоор хэрэггүй гэж. Яг ийм л одоо зарчим барьж асуудлаа шийдээсэ шийдэх ёстой гэсэн би байрсартай байгаа. Өнөөдөр ажлын хэсэг гарах юм байна шүү дээ. За энэ ажлын хэсэг бол ингээд богино хугацаанд ажиллаад дүгнэлт гаргах юм байна. За дүгнэлтийг бол одоо хуваагдсан талуудын аль аль нь хүлээн зөвшөөрч чадах уу? Энэ дээр та нэг хариулт өгөөч. За улсын хурлын даргын нэр өнөөдөр орох уу? Эсвэл энэ ажлын хэсгийн дүгнэлтийн дараа болох уу? Таныг эхлээд би бол магадгүй гэдэг байгаа шүү дээ. Эхлээд ойлголцох, зөвшөлдсөх тийм үү. Яаж одоо энэ 30-38 хуваагдсан хоёр талыг тийм үү эвлүүлэх үү гэдэг асуудлыг ярьж шийдэж байж энэ асуудал нь шийдэгдэж дараагийн асуудлууд яригдана. Тэр болтол одоо юу гэдгийг сайд нарын асуудал, за улсын хурлын одоо дид даргын асуудал, за бусад асуудлууд одоо яригдахгүй баха. Намын их хурл болох гэж байна. Намын их хурл дээр тэртээ намын дарга болсон ерөнхий сайд болноо. Энэ ийм л зарчимтай Монгол Ардын намын дүрмж ингэ заасан. Тийм бол тун удахгүй намын их хурл болоод намынхаа их хурлаар намын дарга сонгоод тэр хүн нь одоо тийм ерөнхий сайд болоод засгийн газраа шийдэх гэж хаад түүнээс наан одоо тийм засаг төрөөр оролдох шаардлагагүй. Улсын хурал дээр төсөв хилцэж байна. Төсөв бол улс орны нийгмийн эдийн засгийн амьдралтай холбоотой, ард иргэдийн амьдралтай холбоотой маш чухал асуудал. Гадаа гудамд одоо багш хэмжтэй цалингаа нэмүүлэх гээд ахмад удман тэтгэврээ нэмүүлэх гээд нэлээд асуудал болж байна. Маш бухимдалтай байна. Шатхууны бензин шатхууны хомсдол одоо өнөөдөр бас тулгамдсан асуудал болоод одоо шийдэгдэж байна. Ийм одоо олон чухал ард түмний амьдралд тулгамдсан, иргэдийг бухимдуулсан ийм одоо олон чухал асуудал байж хат бид нар одоо юу гэдэг нь дотроо ингээд хагараад хуваагдаад сандал ширээгээ булаацалтаад авах шаардлагагүй. Ойлголцоод үнэхээр одоо улс орондоо хэрэгтэй, энэ намд хэрэгтэй, бас одоо энэ төрд хэрэгтэй, ийм боловсон хүчин Монгол Ардын нам зөндөө байна. Тийм болохоор тэр хүмүүсээсээ бас нэг төрийн ажлын туршлагатай, чадaltaй, чадвартай, мэдлэгтэй, боловсралтай, одоо юу гэдэг нь зангарахтай гэдэг одоо олон шалгуураа харж агаад тэр одоо яриад байгаа албан тушаал одоо хүмүүс ярих баха. Их хурл нэр дэвшигч дүүрчлэх үү? 11 сарын 15-нд. За тэр бол одоо их хурал дээр л намын даргын нэр дэвших тодорхой шүү дээ. Тэр үед. Одоо бол яг нэр дэвшихийг одоо бодож байгаа асуудлууд явж байгаа нь үнэн. Гэхдээ эцсийн намын их хурал дээр албан ёсоор намын даргад нэр дэвших асуудал бол хэн нэр дэвших нээлттэй байж байгаа. Тэр болтол тийм үү? Нэр дэвшихгүй гэдэг өөрийгөө илэрхийлэх нь бас нээлттэй байж байгаа. Жишээ нь одоо миний тухайд бол би Монгол Ардын намын даргад нэр дэвшихгүй. За баярлалаа.